Сайн байцгаана уу? Өнөөдөр 30 онооны шалгалтын жишг тестэн дээр ажиллая. За, эгэл хэсгийн асуулт бүр 1 оноотой. За, энд 2 цэг хэддүгээр квадрантад орших вэ гэж. За, 2 цэг маань 4-р квадрантад оршиж байна. P1 болон P3 хавтгаан огтлцлоор үүсэх тэнхлэг маань Y тэнхлэг юм аа. 6-аар өгсөн проекцлын аппаратыг нэрлэнэ үү гэж. За, тэгэхээр хариулт маань төвийн проекцлын аппарат, жишүү проекцлол, ортогонал проекцлол гэж. За, тэгэхээр проекцлын нэг төвөөс гарсан учраас төвийн проекцлын аппарат бахнэ. Нүрний түвшний шулууныг заана уу. За, мэдээж нүрний түвшний шулуу маань фронтал гэдэг үгний F үсгээр тэмдэглэгдэнэ. Би хариулт бахнэ. M шулууны хэвтэй мөрийг заана уу гэд. 6-аар өгсөн байна. За, тэгээд хэвтэй мөрийн цэгийг H үсгээр тэмдэглэдэг. Хавтгаан ямар нэг шулуунтай параллел байх шулуун тэр хавтгаатай параллел байдаг. За, тэгэхээр энэ тийм гэсэн хариулттай бахнэ. Нүрэнд проекцлогч хавтгааг заана уу гэж. За, тэгэхээр нүрний проекц маань шулуун болж дүрслэгдсэн хувилбар маань альфа хавтгаа бахнэ. Аль цэг альфа хавтгаад харьяалагдах вэ? За, тэгэхээр хавтгаад харьяалагдах цэгийн тухайд хавтгаа маань өөрөө проекцлогч хавтгаа байгаа учраас тийм ээ. Хавтгаан проекцлогч болсон дүрслэл дээр нэг цэг оршиж байна. За, тэгэхээр нэг цэг хавтгаад харьяалагдах нэ гэд. Альфа хавтгаатай параллел байршилтай шулууныг нэрлэнэ үү гэж. За, тэгэхээр энд M, N, H шулуунууд байна. H шулууны хэвтэй проекц нь тийм ээ хавтгаан хэвтэй мөртэй параллел байна. За, энэ шулуу маань хэвтэй түвшний шулуу учраас хавтгаан нүрний проекц нь мөн X тэнхлэгтэй параллел байгаа учраас H шулуун хавтгаатай параллел шулуун бахнэ. За, альфа болон гамма хавтгаан харилцан байршлыг нэрлэнэ үү гэж. За, энэ бодлогыг зураг дээр үйлдэлийг нь хийя. За, мэдээж эдгээр хоёр хавтгаа маань огтлолцсон бахнэ. Яагаад огтлолцсон байгааг тайлбарлая. За, шулуунууд одоо хэвтэй мөрийн шулуунууд огтлолцсноо. Хэвтэй мөрийн шулуунуудын тогтолцох нь. За, тэгээ проекцийн холбооны шулууныг татъя. За, ингэснээр энэ цэг энд гарч ирнэ. За, нүрний проекцийг нь огтлол дээр нь зурхын тулд энэ дээр шууд
мөртөөгөө параллелгээд авчулна. Эсвэл одоо энэ огтлолыг байгуулна. За мэдээж огтлолыг байгуулахаар гамма туслах хавтгайг авлаа. Гамма туслах хавтгай тийм ээ. Энэ цэгээр огтлцсон гамма хавтгайтай огтлцсон шулууныг олохын тулд эдгээр цэгүүдийг тэмдэглэнэ. За энэ цэгийг дайруулад мөртөнд параллел татна. Энэ цэгийг дайруулад мөртөнд параллел шулуун татнаа. За тэгэхээр огтлолд үүсэх шугам маань альфа болон гамма хавтгай огтлолын шугамыг зурж байна. За нэмэлтээр бас бодлогууд тайлбарлаа явчихж байгаа шүү. Гамма болон туслах хавтгай болон гамма хавтгай огтлолын шугам. За огтлцлын цэг маань энэ гарч ирэх нэ гэдэг. За энэ цэгийн нүүрний проекцийг дайруулад огтлолын цэгүүд маань гарч ирэх ёстой. Огтлолд үүсэх шугам маань за эдгээр цэгүүдийг дайрч гарч ирнэ. Өөрөөр хэлбэл одоо нүүрний мөрийн шулуунуудтай параллел гарч ирж байна. За энэ маань яах нь вэ? Тэр хоёр цэгийг дайрч гарнаа. За энэ маань огтлолын шугам маань нүүрний түвшний шулуун гарах нэ. За огтлолцсон байх нэ. За дараагийн асуулт маань проекцийн хавтгайтай параллел шилжүүлэх арга хэрэгэлсэн бодлогын P өнцгөн гэж. За өгөгдөл маань бол анхны өгөгдөл маань энэ тийм ээ. За тэгээ проекцийн хавтгайтай параллел шилжүүлэх арга хэрэгэлсний дараах үйлдэл маань энд гарч ирсэн байна. За нүүрний төвшний байрлалд оруулаад энд үүсгэсэн өнцөг маань мэдээж яах вэ? P-ний хавтгайтай үүсгэх өнцөг буюу B хариулт байх нэ. За энэ товчлсон өгүүлбэрүүдийг та нар сайн анхаараарай. Проекцийн хавтгайтай параллел шилжүүлэх арга гэсэн үг байна. За проекцийн хавтгайтай параллел шилжүүлэх аргыг хэрэглэхэд үндсэн дөрвөн бодлогын 3 дугаарт ерөнхий байршилтай хавтгайг проекцлогч хавтгай болгоно гэсэн. За зөв энэ хариулт маань үнэн байх нэ. Гадаргууг нэрлэнэ. За гадаргуугаа харна. Гадаргуу маань болохоор яаж вэ? Тойрог үргэлтийн тэнхлэгийг тойрж ирэхэд задгаа тоор гадаргууг үүсгэнэ гэд. Эллипсоид альфа хавтгай огтлолд ямар хэлбэртэй шугам үүсэх вэ гэж асууж. За альфа хавтгай маань проекцийн P2 хавтгайд проекцлогчоор өгчээ. Огтлолд үүсэх төрс маань энэ охны. За тэгэхээр хариулт маань эллипс, парабол, гипербол огтлолцсон шулуун гарна гэж. Огтлолын шугам маань
нээлтс байна. Аль хувилбарт бөмбөлөг ба цилиндрийн тогтолцлыг зөв тодорхойлсон бэ гэсэн. За тэгэхээр энд бөмбөлөг болон цилиндрүүд эргэлтийн ерөнхий нэг тэнхлэгтэй байгаа учраас тийм ээ. Одоо C хувилбар буюу огтлолын шугам маань торг буюу тухайн брэгц дээр шулуун болж дүрслэгдэнэ гэсэн хувилбартай байна. За дараагийн үндсэн хэсгүүд маань зөв хариулт нь нэмэлт 2 оноо, буруу хариулт нь хасах 1 оноо гэсэн. За эмчлийн тухайд бол хасах 1 оноо тооцогдохгүй баха. За эхний асуулт маань M x нь 20, y нь 10, z нь 30. Энэ цэг ямар хавтгаагаас хамгийн хол байрлах вэ гэдгийг хариулах юм. За тэгэхээр z-ийн утга хамгийн их буюу 30 гэсэн хариутай. За тэгэхээр мэдээж проекцийн p-ний хавтгаагаас хамгийн хол байрлах нэ. За 52 дээр AB хэрчмийн цаана байрлах цэгийг заана уу гэжээ. За тэгэхээр энд координатын ихийг дурын газар сонгож аваад хажуугийн проекцийн дагуулъя. За координатын их энэ байна гэж үзэх юм бол 45 градусаар монжийн тогтмолоо зураад за цэг 2 болон 1 цэг B болон 3 цэг. За цэгээс мөн хэвтэршлүүн татна. Хоёр болон 3 цэгээс хэвтэршлүүн татна. B болон 1 цэгээс хэвтэршлүүн татъя. За B болон 3 цэгийн тухайд энд гарах нь 2 болон 1 цэг маань ингэж гарч ирэх юм байна. За цэг А3 штрих B3 штрих энэ маань болохоор юу байна? 3-ын 3 штрих юм байна. Энэ болохоор 2-ын 3 штрих. За энд 1-ийн 3 штрих гэсэн цэгүүд багнэ. За мэдээж AB цэгүүдийг холбож татъя. За AB шугамын хажуугийн проекцийг байгууллаа. За ингээд харахаар яаж вэ?
А, Б хэрчмийн цаана байрлах цэгийг заана уу гэсэн. За тэгэхээр цаана байрлах цэг маань 1 цэг бахнэ. Цаана байрлах цэг маань 1 цэг бах нь 2 цэг А, Б хэрчимд харьяалагдах юм байна. 3 цэг нь наан байрлах нь А цэг цаана байрлах нэ. За энэ үндсэн хэсгийн бодлогонууд маань ингэж бодолтой хийж иж хариулдаг онцлогтой байгаа. За дараагийн асуулт маань А, Б, С, Б хэрчмийн нүүрэнд үүсгэх өнцөгт харьцуулалт хийнэ үү гэжээ. За тэгэхээр энэ дэр одоо өнцөгт харьцуулалт хийх юм байна. За энэ шулуунтайгаа параллелаар B цэгээс X тэглэхтэй параллел шулууныг татлаа. За тэгэхээр энд үүсгэж байгаа өнцөг маань А, Б-гийн P2-той үүсгэсэн өнцгийг альфа гэж нэрлэжээ. B, C-гийн тухайд мөн ийм хэвтэй түвшний шулуун татна. Өөрөөр хэлбэл одоо B, C-г түвшний байрлалд оруулнаа гэсэн үг. За B, C-гээс эхлээд хэвтэй шулууныг татчихъя. B дээр төвтэй C-гээр тойрог эргүүл. За ингэснээр одоо C-цэг нүрний түвшний байрлалд ирсэн үеийнх нь байрлал бахна. За энэ проекцийн холбоогоор C-цэгэнд гарч ирнэ. C1-ийн 1 штрих, C1-ийн 1 штрих. За B болон C-цэгийг холбож татна. За энд B-цэг арай өнгө ялгаад өөр шулуунаар зурчихъя. Эргэсэн B-C шулуун. За энд өнцөг маань болохоор яах нь P2-той үүсгэх өнцгийг бета гэж нэрлэдэг. Бета. За тэгэхээр энэ хоёр өнцгийн аль нь их вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тэгээд эдгээр хариунуудаас хэмжиж аваад тэнцвэл C хариултыг дугуулах нь тийм ээ. Тэгээд энэ хариулт маань гарч ирнэ гэсэн үг. За дараагийн асуулт маань А, Б, С, Д хэрчмийн харилцан байршлыг тогтооно гэжээ. За тэгээд D цэгийн тухайд координат өгөгдсөн байна. D X нь тэг, Y нь 20, Z нь 10 гэсэн утгатай юм. За тэгээд А, Б, С, Д хэрчмийн харилцан байршлыг тодорхойлно. Хоорондоо
параллел юм огтлцсан юм уу, солбсон юм уу гэдгийг тэмдэглэх хэрэгтэй юм байна. За D-гийн x утгатыг y нь 20 D1 штрих Z нь 10 D2 штрих. За ингээд нүрний проекцийн зурлаа. Хэвтэй проекцийг зурлаа. За тэгэхээр ерөнхийдөө ингээ харахад энэ хоёр шулуунууд маань харилцсан параллел юм байна гэж харагдчихэв. За аль цэг хавтгайн наан байрлах вэ гэж. За тэгэхээр энд ойролцоогоор зуръя. X-тэй параллел шулууныг татлаа. Өөрөөр хэлбэл нүрний түвшний шулууныг зурлаа. Нүрний түвшний шулуун маань нүрний мөртөөгөө параллел байдаг. За тэгэхээр энд одоо би тухайн цэгүүдийг дайруулад нүрний түвшний шулуун авсан. Тийм ээ. Энэ нүрний түвшний шулуун маань альфа хавтгайн шулуун багдаг шүү дээ. Тэгэхээр альфа хавтгайн энэ нүрний түвшний шулуунаас одоо наан вэ үү, цаана вэ үү гэдгийг харна гэсэн. Өөрөөр хэлбэл 1 гэдэг цэг маань хавтгаад харьяалагдаж байна. 2 гэсэн цэг маань яах нь хавтгайн наан байрлах нь тийм ээ 3 цэг цаана байрлах нэ гэдэг. За тэгээ хариулт маань яах нь B гэсэн хариулт баг нэ. За дараагийн асуулт маань альфа хавтгайтай параллел байршилтай шулууныг нэрлэнэ үү гэжээ. За энийг хэдүүлээ. Перпендикуляр гэдээ хариулж. Перпендикуляр байршилтай шулууныг нэрлэнэ үү гэдэг. За тэгэхээр энд перпендикуляр шулуун маань M шулуун байгаад. За яагаад тэгэхээр M шулууны хэвтэй проекц альфа хавтгайн хэвтэй мөрдөнд перпендикуляр байна. M шулууны нүрний проекц нь альфа хавтгайн нүрний мөрийн шулуунд перпендикуляр байгаа учраас тийм ээ. Эдгээр нөхцлүүдээс M шулуун маань альфа хавтгаад перпендикуляр байна гэсэн нөхцлөөр энд перпендикуляр шулуун нь M шулуун юм аа. За дараа нь хоёр хавтгайн харилцсан байршлыг тодорхойлно гэжээ. За хоёр хавтгайн харилцсан байршлыг тодорхойлохдоо одоо энэ өгөгдлөө эхлээ харах нь. За тэгэхээр бид нар энэ практик хичээл дээр энэ бодлогыг одоо бие дааж гүйцэтгэж батсан байгаа. За тэгэхээр альфа хавтгайн нүрний мөрийн шулуун тийм ээ. Альфа хавтгайн хэвтэй мөрийн шулуунууд нь X тэнхлэгтэй параллел буюу энд ингэж харагдчих. За цэнхрээр өгсөн хавтгай маань альфа хавтгай байна. За энэ ягаанаар зурагдсан хавтгай маань яах вэ? Бета хавтгай байна. За тэгэхээр эдгээр хавтгайнуудын огтлцлын шугам маань энэ улаан шугам буюу L шугам баг. За тэгэхээр хажуугийн проекцийг байгуулад энэ байгуулалтыг хийж болно. Хоёр янзын аргаар хийж болно гэд тайлбар явсан байгаа.
За мөн нөгөө арга нь энэ хоёр хавтгай огтлцож байна. Хажуугийн проекц дээр шулуун болж дүрслэгдэж байна. Хоёр хавтгай маань хоёулаа хажууд проекцлогч хавтгай байна. Үүнийг нүүрэнд проекцлогч хавтгай ашиглан огтлын шугамыг байгуулж болно гэдэг энэ хэлбэртэй байна. За тэгэхээр энэ тестийн хариу маань болохоор яах нь вэ? Хоёр хавтгай огтлолцсноо гэсэн хариутай байна. За AB хэрчмийн бодит хэмжээг заана уу гэжээ. За тэгэхээр энд одоо шугамар л хэмжилт хийн гэсэн үг дээ. За би энэ цаасан материалаас хэмжиж үзэхэд 40 мм урттай юм байна. Энэ A4, B4 цэгүүдийн хоорондох зай буюу AB-гийн бодит хэмжээ маань тийм ээ P4 хавтгай дээр тодорхойлогдсон байна. Энэ зай маань 40 мм юм байна. За AB-г бодит хэмжээг зөв олсон хувилбарыг сонгоно уу гэж. За тэгэхээр энэ дээр ямар арга хэрэглэсэн бэ? За проекцийн хавтгайтай параллель шилжүүлэх арга хэрэгжилжээ. За мэдээч энэ AB-г хэвтэ түвшний байрлалд авчираад AC-гийн одоо энэ байрлалыг л олох шаардлагатай болж шүү дээ. Эндээс проекцийн холбооны шулууныг татна. Тийм ээ. За эндээс мөн проекцийн холбооны шулуун татна гэдэг. За тэгэхээр хариу маань энэ буюу 2 дугаар хувилбар бахан тий. 2 буюу B. B гэсэн хувилбар зөв хариулт байна. За дараагийн асуулт маань проекцлогч шулуунаар эргүүлэх аргаар AB-гийн P2-тай налсан үнцгийг тодорхойлсон бол зөв хувилбарыг сонгоно уу гэжээ. За тэгэхээр үр дүнгийн гаргаад ирсэн байна. Та нар завсрах одоо явцын дундах бодолтыг хийж гүйцэтгэнэ гэсэн үг. За мэдээж яах нь X-тэй параллель шулууныг татна. За энд X-тэй параллель шулуун татлаа. Тийм ээ. E-дэр төвтэй А эргүүлэх ёстой. Хэвтэ төвшний байрлалд орчтол эргүүлээ. За ингээд AC-г энэ проекцийн холбооны дагуу тэнд гарч ирэх нэ. За тэгэхээр AC-г энд гарсан учраас энд яах нь зөв хариулт маань юу болж таарах вэ? Омега үнцэг буюу C хариулт зөв бах нэ. За дараагийн асуулт маань төвшний шулуунаар эргүүлэх аргаар альфа хавтгайн талбай хэмжээг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоно гэж.
За энэ шулуунтай параллел буюу энэ цэгээс перпендикуляр буулгана. Тийм ээ. За тэгээд дельта y зай маань эндээс энэ хүрсэн зай баг. Тэгэхээр энийг гуртгаараа хэмжиж авна. Гуртгаараа энэ зайг хэмжиж авлаа. Энэ дээр төвтэй тэмдэглэе. За ингэж. За энэ цэгийг ийш нь холбож татнаа. Бодит хэмжээний шулуун маань энэ баг. За энэ бодит хэмжээний шулуун. За одоо энийг би эргүүлэх ёстой. Гуртгаараа хэмжинэ. Тийм ээ. Гуртгаараа хэмжлээ. Нэг эргүүллээ. Иргэсэн цэг маань энэ гарч ирэх. За тэгэхээр зөв хариу маань яах вэ? Энэ буюу 2 гэсэн хариулт бий байх нэ. За энэ бий гэсэн хариулт байна. За гадаргуугийн аль ангиллалд багтах вэ? Циклийн параллел зөвлөлтийн гадаргуу, параллелизмын хавтгайтай гадаргуу, эргэлтийн гадаргуу гэсэн 4 хувилбар байна. За тэгэхээр параллелизмын хавтгайтай гадаргуу буюу энэ гэсэн хоёр чиглүүлэгчтэй, L гэсэн шулуун шугаман байгуулагчтай, параллелизмын хэмээх гамма хавтгайтай параллел шилждэг гадаргуу маань параллелизмын хавтгайтай гадаргуу бах нэ. За цилиндр гадаргууд ямар цэг орших вэ гэж. За тэгэхээр 1, 2, 3, 4 цэгүүд аль нь орших юм бэ гэдгийг тодорхойлох юм байна. За бодлтыг шугам ашиглаж хийх шаардлагатай юм байна. За тэгэхээр 1 гэсэн цэг маань мэдээж проекцийн холбоогоор ингээд татахаар тийм ээ өөрийнхөө байгуулагч дээр биш байна. 1 гэсэн цэг оршихгүй юм байна. За энэ проекцийн холбоогоор нь татна нэг цэгийн байгуулагчийг татахаар энэ нэг цэг бол цилиндр гадаргууд оршихгүй юм байна. За 2 цэг. 2 цэгийн энэ захын шүргэгчдэр байгаа цэг юм байна. Тийм ээ. Тэгэхээр 2 цэг маань болохоор одоо хэрэг гадаргууд барилах байсан бол эндээс буулгасан перпендикуляр буюу шүргэлтийн цэг энийг авах нь шүү дээ, тийм ээ. Ширээ буулгасан перпендикуляр дээр орших буюу 2 цэг гадаргууд орших байсан бол энд орших юм байна. За тэгэхээр 2 цэг оршихгүй гэсэн үг. За 3 цэгийг шалгая. 3 цэг байгуулагч нь мэдээж энд татагдана. Тийм ээ. За тэгээд суурийн цэгийн тэнд давна. Байгуулагчтайгаа параллел шугам татна.
За ингээд татахаар яаж чинь 3 цэг гадаргууд орших юм байна. За мэдээж 4 цэгийг шалгасан дээр баг. Байгуулагчтайгаа параллель шулууныг 4 цэгийг дайруулаад татъя. За суурийн цэг маань мэдээж энэ суурийн цэг маань энэ юм байна. За тэгэхээр 4 цэг бас биш болж байна. Ягаад тэгэхээр тийм ээ 4 цэг энэ байгуулагч дээр оршино. Эсвэл энэ байгуулагч дээр орших ёстой. Тэгэхээр 4 цэг биш болж байна гэсэн. 4 цэг гадаргууд харьяалагдах байсан бол энд юм уу? Энд орших ёстой юм байна. 4 цэг харьяалагдахгүй. За тэгэхээр цилиндр гадаргууд 3 гэсэн цэг орших юм байна. За энэ аль хувилбарт пирамидын ирмгийн ил далтыг зөв тодорхойлсон бэ? За энэ 3 дугаар бие далт дээр хангалттай хийсэн учраас өөрснөө ил далтыг нь тодорхойлоорой. Эллипсоид альфа хавтгайн огтлцлын шугамын аль цэгийг буруу байгуулсан бэ гэж. За 1 цэг болон 3 цэг экваторын цэг байна. Зүг байна. За 2 цэгийг шалгах шаардлагатай болж байна тийм ээ. 2 цэгийг дайруулад юу авах вэ? Өргөрөг авъя. Өргөргийн радиус маань энэ. За тэгэхээр ийм радиустай өргөрөг дээр оршино гэдэг. 2 цэгийг байрлах хэрэгтэй байжээ. За тэгэхээр 2 цэгийг буруу байгуулсан байна. За дараа нь тоор конусын огтлцлын шугамын аль цэгийг буруу байгуулсан бэ? За 2 цэг маань суурийн цэг зүг байна. Тийм ээ. 1 цэг маань гол уртрагийн цэг. 1 цэг зүг байна. За одоо энэ дээр хэдүүлээ яах вэ? 3 цэгийг шалгах юм байна. 3 цэгийг дайруулад юу авах вэ? Өргөрөг авъя. Энэ өргөрөг маань конусын хувьд ийм радиустай өргөрөг дээр орших юм байна. Тоорын хувьд ийм радиустай өргөрөг дээр оршино гэхээр 3 цэг маань энд байрлах ёстой цэг байна. Проекцийн холбоогоор бол. За тэгэхээр 3 цэг буруу байгуулагджээ. За тэгээд тестэн дээр нөгөө товчлсон үгийн тайлбар проекцийн хавтгай солих арга, проекцлогч шулуунаар эргүүлэх арга, түвшний шулуунаар эргүүлэх арга гэдэг ингэ байгаа шүү. За конус гадаргуугийн дэлгээс аль нь зөв бэ гэсэн. За тэгэхээр энд одоо дэлгээс хичээл дээр энэ тухай тайлбарлсан байгаа. Тэндээс энэ тестийн хариуг олоорой. Практик хичээлийн дэлгээсээс харах. За мөн түнчлэн 68. Мөрөөр өгсөн хавтгайд орших А цэгийн проекцийг аль хувилбарт зөв байгуулсан бэ гэдэг аксонометрийн асуулт байна. За тэгэхээр А цэг мөрөөр өгчээ түүний нүрний түвшний шулууныг ингээд татсан байгаа даа шүү дээ тийм ээ. За тэгэхээр А цэгийн тухайд А хувилбар дээр нүрний түвшний шулууныг
энд зурсан байна. Тэгээд нүрийнхаа мөрштэй параллелухаар энэ шулууныг зурчээ гэд. Хувилбар зөв байна гэд. За нөгөө хувилбаруудыг бас анхаарч хараарай. За тэгээд хэрв шалгалтыг танхимаар авсан бол асуудал шийдвэрлэх хэсэг дээр ийм бодлогод бодох байжээ. Анхаарал тавьсанд баярлалаа.